За бүгдэнд нь ороймд. За наваа Тэмүүлэн гэдэг. Тэгээд Pipcorn арилжааны community-д ер нь бол трейдер. За энэ чи бас манад байдаг хүмүүсээс мэрсэр зөндөө харагдчихлаа байна. Тэгээд тийм байгаа байхаа. За тэгээд 19 оноос хойш ер нь бол арилжаа хийж байгаа. Тэгээд сүүлийн 1 жил орчим зөвхөн алт арилжиж байгаа. Тэгээд одоогийн байдлаар алтнаас өөр юм бол арилждаггүй. Тэгээд яг өмнө нь бол пэр хослолууд ер нь бол арилждаг байж байгаад болоод одоо сүүлийн жил шахуу жил арай болоог байна. Тэгтээ ер нь төгцсөн. Яг 1 жил шахуул зөвхөн алт арилжиж байгаа. Тэгээд тийм байна да. Окей. За ер нь бол ингэдэг юм байна. Бид ингээд за зочин трейдерүүд оруулж ирээд тэгээ туршлагын сонсоод арга барилын сонсоод тий. За иймэрхүү арга барилаар ингэж арилждаг. За тэгээд цаашлаад нөгөө өдөр тутмын дадал гэдэг юм уу тий. Арилжаатай холбоотой ямар дадлуудыг одоо энэ арилжаан дээрээ сахидгүү, ямар дүрм баримталдгүү. За тэгээд эрсдлийн менежмент, лот, аккаунт гэх мэтчлэн ерхий яаж журналчаа хийгээд яаж ингээд тий удаан хугацаанд тогтвортой байх уу гэдгийг олж мэдэх гээд байгаа хүмүүс байдаг байхгүй гол нь. Тэгэхээр нөгөө тийшээ замын төвчлөх үүднээс ингээд айгу олон жилийн туршлагатай трейдерүүдийг ингээд Discord-д урьж оролцуулаад одоо бараг 7 8 хүн орсон уу тийм баг. Тий. Тэгээд ер нь л явж байгаа гэсэн үг байна. За түрүүнийхээ яриг дуусгачихдаг тий. За тэгээд тэр видеоны контентын гол санаа гэх юм бол одоо заавал хүн том баланстай байх албагүй. $100. Тэгэл ер нь бол монголчууд дийлэнх нь л нэг 100-аас $1000 хооронд баланстай байдаг шүү дээ. Ер нь бол багадаа 100 их дунд 61,000-тай. За тэгээд $500 дээр ер нь арилжаа хийгээд ашгаа шууд дор бүрэн татаад за тэгээд тэрвэрээ өөрсдөө аяллыг санхүүжүүлээд явах боломжтой мó гэдгийг л харуулахыг зорьсон. Тэгээд сая ихний байдал ер нь нэг туршлагын маягаар нэг $500 балансан дээр одоо Эрхмээ трейдер Plus Mongolia гэдээ мэддэг бах зарим. Mongolia-тай бас коллаб хийгээд хамтраад тэгээд $500 баланс дээрээс арилжаа хийгээд онгоцын зардал одоо тикеттэй буудлын зардалтай аяллаа ерөнхий хоолойнд бүх зардлуудаа тэнцэнээс гаргаж явсан. За тэгээд нэг олон хоног яваагүй ер нь бол 3 хоног явчаад ирсэн. Гэхдээ Хонконг мэдээж өртөг маш өндөртэй. Тэгээд онгоцны тикет гэхэд нэг талдаа $700 орчим. За буудал нь бас нэг тэр хавцаа гэх мэтчлэн. Нэг ер нь бол нэг $1500 зардал бол илбэг гарчаад ирж байгаа. Тэгэхээр тэрийг $500 баланс дээр одоо шууд нэг арилж байгаа марж шахах биш те. Стоп лоссоо тавиад тэгээд ер нь арилжаа гэдээ ашиг хийх боломжтой мó гэдгийг ер нь бол харуулахыг зориод тийшээ тэм контент хийгээд ер нь бол явчаад ирсэн. Тэгээ эхний дугаар бол ер нь бол амжилттай. Тэгээд дараагийн улсуудаа ер нь бол сонгоод төлөвлөсөн байж байгаа. За тэгээд нэг тийм байна да. Ямар ч зэ ирсэн байна те бро. Тэндээ бас үлдвэл те. Бүр сонирхолтой болохоос биш үү? Тий. Ер нь бол яхав ирсэн. Тэгээд энэчээс явахдаа боцог тикеттэй цуг авцсан. Дараагийн ер нь бол яг зөвхөн явхаа аваад буцаа авахгүй байж байгаад бас явуулаас илүү сонирхолтой юм байна гэдэг. Тэгвэл юм байна. Тий. Туршаад үзьегээд тиймэрхүү байдалтайгаар эхний үед юугаар л хоёулахны явцсан. Дараагийнх дээр бол бас мэдээж одоо нөө арилжаа яадаг зөндөө олон трейдерүүд байна те. Тэднийг ураад ер нь бол дагуулад цуг явъя гэж одоо чам руу ч бас хэлж магадгүй. Яг 500 депозит хийгээд цуг яваад ирье гэд тиймэрхүү байдалтайгаар ер нь бол Монголын олон танигдсан трейдерүүд рүү ер нь бол нэгээр нь урилга явуулаад тэгээд явах төлөвлөгөөтэй байгаа да. За тийм байна да. За nice. Наач юм бол зөвхөн сонирхолтой л бах тий. Тойроос нь тэгээд айхтар тансаглаж бол чадаагүй юу. Ерхий тэгэл сайхан хоолонд байж байгаа л нэг хоосондохгүй 2 идэхгүй гэдэг шиг тий. Тэгэл ирсэн байна. Ер нь бол яг хугацаа байх юм бол яг боломжтой юм байлаа. Тэгээд тэр угаасаа нэг явхтал 3 хоног гэд ботсон байсан буцаг моцоо тэгээ авцсан байсан болохоор яг тэр хугацаанд тааруулаад чад ирсэн. Тэгээд яг Хонконг интерт бол $500 баланс жоох өртөг өндөртэй улсууд бол жоохон багадах юм байлээ. Одоо өдөрт $100 хийхэд тэр чинь
хэрэггүй байгаа юм чинь. Таксид гэхэд одоо нэг талдаа таксидаа л явхад нэг төгрөгөөр бол нэг 100 200 мянган төгрөг гарах жишээний Хонконгд бол явах өртөө өндөртэй. Яг хоо амьдрах зардал арай багтаа улсууд одоо Вьетнам ч гэдэм юм уу те тиймэрхүү улсуудад байх юм бол $100 баланс дээрээс өдөр болгоныг тогтмол 100 200 долларын ашиг хийгээд тэгээд тэрүүгээрээ ер нь л яг меха хэрэгцээг талаад бас явах бүрэн боломжтой байна. За мас юу ирж байл гэж орж ирв сонсоо сууж байгаа шүү. Тийм байна те. За мас суу. За зохиой тэгвэл бороогийн юу руу орох уу та? Арга барил руу орох уу та? За би дэлгэцэн ширлэх үү? Танахын ер нь юу? Төстэй юу? Одоо та Bitcoin 2 3 трейдер байгаа юу? 3 4 Тэг ерөнхий яхав төстэй. За юу төстэй одоо за жишээл за би эхнээс нь шууд ярьчих да. За арга барил гэхээсээ илүүтэйгээр би болохоор нөгөө нэг амар арга барил гэж айхтар нэрлээд байдгүй. Тэгээд ер нь яхав зөв хүн болгоно л хэмжээний мэдлэг янз бүрийн юмыг одоо мэддэг болцсон өөрөөсөө хэмжээнд ингээд чиглаа сурцсан те одоо зөндөө олон юмыг мэддэг болцсон. За өчигдөр гэн өмнө нь чи зөндөө трейдерүүд ороод бас ингээл янз янзын юм ярьсан байх. Тэгээд ерөнхий бол ингээд агуулгын хувьд бол ижлэгэн. Тэгээ би юу хардаг вэ гэхээр ер нь бол market structure хардаг, DAO хардаг те. DAO болон candlestick дээрээ тулгуурлаад арилждаг. За тэгээд ханшийнхаа high low цэгүүд дээр ерөнхийдөө тулгуурлаад арилжаа хийдэг гэсэн үг. За тэгэхээр энийг бол нэг айхтар арга барил гэж миний хувьд зүгээр ингээд яг арга барил мөн л дөө. Гэхдээ одоо тийм арга барил, ийм арга барил гэж жоохон нэрлэх дурггүй. Ягаад тэгэхээр энэ ингээл угсаал одоо ингээл liquidity ярих юм бол бүгд мэднэ, SMC ярих юм бол бүгд мэднэ, те DAO ярих юм бол бүгд мэдчихдэг. Тэгээд тэрийг зүгээр ингээд янз бүрийн одоо нэршил өгөөд ярихаар ч юм уу ингээ хүмүүсийн толгой илүү эргээддэг байхгүй. Цоо шинээр нэг юм сураад байгаа юм шиг. Гэхдээ тэрийг бол тухайн хүн ингээд аль хэдийн угаасаа мэдсэн байдаг. Тэрийг аль янз бүрийн арга барилууд одоо ингээл янз янзын нэртэй арга барилууд байгаа те. Одоо тэр энэ гэж хэлээд байх уу. Одоо бүгд л сонсож байгаа. Гэхдээ тэд чинь яг ерөнхий яг суурь найд ижилхэн. За тэгээд ханшийнхаа ерөөсөө чиглэлийг бид нар мэдчихэхэд тэр оролтын цэгүүдийг л арай өөр цэгүүд дээрээс олоод байгаа юмыг л одоо арга барил гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд эхлээд одоо ханшийнхаа чиглэлийг зөв тодорхойлдог байх хэрэгтэй байгаа да. Ер нь тэгж одоо аптрендтэй байх юм бол дандаа бай арилжаанд ордог тий. Даунтрендтэй байх юм бол дандаа шорт арилжаанд ордог гэх мэтчлээ. Гэхдээ алтны хувьд бол жижиг цаг дээр илүү тренд одоо гаргалцахгүйгээр buy sell арилжаануудыг бол нээгээд явдаг те. За тэгээд би одоо өнөөдрийнхөө энэ тренд дээр би зүгээр ингээд товчхон ямар шалтгаанаар энэ тренд нээсэн бэ гэдгээ зүгээр хэлчихээ. Тэгээд ярих юмнуудыг ойлгомжтой байхаа гэд би ерөөсөө юм candlestick-ийн range дотор одоо арилжаа хийдэг юм уу? За жишээлбэл одоо энэ 4 цагийн candle хаагдахад одоо 19 минуттай байна те. Өмнөх 4 цагийн candle low ничээ байна, high ничээ. Өмнөх 4 цагийн candle high ничээ, low ничээ. За энэ low-ыг нэг доошоогоо эвдээ зүгээр бол эвдэлсэн байдалтай байгаа юм. За энийг ингээд нэг цаг руу шилжүүлээд харах юм бол 4 цагийн high болон low цэгүүд чинь түрүүний нөгөө нэг low цэгүүд чинь энчээ байгаа да. За тэгвэл энэ чинь одоо entry нээсэн, эхний entry би энчээ нээсэн. За энчээс одоо за 15 минутаар харах юм бол энчээ нэг юм уналт яваад энд correction импульс гэдэг байдалтайгаар явж байгаа. За энэ болохоор нөгөө л биднээс мэддэг импульс correction гэсэн хөдөлгөөн багхгүй. За ийм юм явж байгаа. За тэгвэл энэ ханш энэ лөвөө эвдээд low хийж байгаа буюу ханшийн чиглэл ер нь бол доош шилжчихсэн байгаа юм байна гэж хэлчихэж байгаа. За энийг тэгээ бүр жижиг цаг руу шилжүүлээд хамгийн сүүлийг одоо lower high-ыг хаана байсан бэ гэвэл энд lower high-ыг энд low зэгтэй. Lower high гэх мэтчлээ. За тэгвэл энэс хамгийн ихний энтри яаж нэгдсэн бэхээр ханшийн чиглэлийг доошо байгаа учраас ерөнхий шорт арилжаа харна гэд бодож байгаа. За тэгвэл ханш унлаа гэхэд энэ ловыг эвдээ дараагийн lower low цэгийг одоо хаан чинь те энэ ч юм уу тогтоох ёстой байгаа шүү дээ. Тэгвэл
ханш тэнчэнээс ингээд өсөд гараад ирсэн. Өсөхдөө энэ сүүлийн lower high-ыг дээшээ сэтэлж чадахгүйгээр энэ candlestick-үүдийг price action харах юм бол юм rejection аваад байгаа тий. За тэгээд энэчнээс ерөнхий жижиг цаг дээр харж агаад ханш шинчээ тогтоод доошоо ингэж орж ирээд volume орж ирээд буцаа хөдөлгөөн дээр нь ер нь бол энэчээ stop loss-ыг маш ойрхон тавиад short арилжаанд орсон. За тэгээд энэний ашиг авах цэгийг мэдээж энэ low-ыг өмнөх энэ low цэг дээр ер нь бол TP-гээ тавьжаа. За тэгээ энэ яваад ер нь бол өнөөдөр нэг сайхан TP авцсан. Тэгээд дараагийн одоо хөдөлгөөн яах вэ гэхээр энэ low-ыг эвдээд lower low хийгээд буцах хөдөлгөөн дээр нь дахиад одоо short арилжаанд орно гэд төлөвлөж исэн. Гэтэл энэ low маань өөрөө түрүүний 1 цагийн low байгаад байгаа. 4 цагийн мөн адил low байгаад байгаа тий. За тэгээд 4 цагийн low-с гадна Tokyo-гийн session-ы low цэг энэчээ байгаа. Tokyo-гийн session-ы low-ыг сая Лондон дээр 1 минутын чартан дээр sweep хийж аваад одоо энэ нь өөрөө liquidity sweep гэж байгаа шүү дээ тий. За энэ liquidity байсан уугүй юу гэдэг нь хаана мэдэгдэх вэ гэхээр хамгийн сүүлийн одоо энэ оройгоос энэ low энэ хүртэл хамгийн сүүлийн lower high-ыг хаана байсан гэхээр энд болоод ирчихэж байгаа гэсэн үг. Энд болоод ирчээ. За ханш тэгвэл энийг эн чи higher high хийгээд шинээр гараад ирж байгаа юм байна. Ханш бүтцээ ер нь бол эвдэж байгаа юм байна гэд. За тэгээд буцаж ирсэн, буцаж ирээд энэ ч тогтсон. Ханш энэ ч тогтсон. За энийг 5 минут руу шилжүүлээд харах юм бол ханш 5 минут дээр энэ ч нэг юм gap үлдээсэн байгаа гэсэн. Энэ gap үлдээгээд энэ gap-ыг ирж шалгах үед нь шалгаад татах үед нь энэ чинээс нэг long арилжаанд ороод за тэгээ ашиг авах цэгийг энэ нөгөө 4 цагийн high дээрээ энэ ч тавьчихсан байна. За тэгээд энийг бас ахаад 1 цаг руу шилжүүлээд харах юм бол 1 цаг дээр энд мөн адил нэг юм fair value gap үлдээсэн байгаа да тий. Үлдээсэн байгаа учраас энийг бас шалгаад ханш буцаад унах магадaltaй гэж үзээд за тэгээд энэ 4 цагийн candlestick high цэг дээр нь одоо TP-гээ байршуулсан. За тэгээд TP цохоод дэш үргэлжлээд өссөн. За тэгээд өсөхдөө ханш энэ 4 цагийн high-ыг ишээ higher high хийгээд ер нь бол ороод ирчихэж байгаа. За тэгээд higher high ороод ирчээ буцсах хөдөлгөөн дээр нь одоо хаанаас buy арилжаанд орох боломжтой вэ гэдгээ хараад за тэгээ энэ чинээс одоо мөн адил high low цэгүүдэд тоолчин те энэ ч за энийг low гэж үзэх бол high low энд high. За тэгвэл энэ low-ыг эвдэхгүйгээр ханш буцаж орж ирээд энэ low-ыг эвдэхгүйгээр үргэлжлээд ер нь бол өсөх магадлалтай гэж үзээд за тэгээ энэ чинь мөн адил 5 минутын төр дээр 15 дээр илүү. Тэгээ 15 дээр ингээ fair value gap үүссэн. Тэгээ энэ чинээс нэг buy-даад за stop loss. За тэгээд сая 8:30-аас live-тай байх. Live-аас өмнөх орж ирэх юм бол live trade нэ гэж бодож исэн. Тэгээд тэрнээс өмнө entry нэгдээд stop loss цогчлоод энэ нэг төлөвлөгөөгөө ингээ гаргацсан. Чинээс buy-днаа гэд нь бол харцсан байгаад байсан. Тийм байна. Тэгээд ер нь бол иймэрхүү л зүйл хардаг. За тэгээд агуулгын хувьд гэх юм бол одоо таны 1 цагийн candle 8 цаг одоо болоод нэгж байгаа энэ candle өмнөх 1 цагийн candle-ийнхаа low цэгийг эвдэхгүйгээр л дээшээ ер нь л өсөх магадлал нь илүү өндөр байгаа гэсэн. Ягаад тэгэхээр хэрвээ ханш чиглэлээ өөрчилж явах юм бол энэ low-ыг эвдэхгүйгээр дээшээ өссөн те. Ягаад тийх вэ гэхээр хэрвээ энэний low-ыг эвдээд ороод ирэх юм бол эн чинь дахиад нөгөө нэг жижиг цаг дээр structure shift хийж байгаа буюу уналтын чиглэл рүү шилжиж байгаа гэж харах гэдэг. За тэгээд одоо 1 цагийн candle өмнөх энэ candle-ийг бол бүтэн биеэр эвдээд доошоогоо ер нь бол ороод ирлээ. За тэгээд 4 цагийн candle хаагдахад одоо 14 минут дутуу байгаад байна. За тэгвэл 4 цагийн candle дэше зүү ийгээд өмнөх энэ 4 цагийн candle магадгүй одоо энэнийхээ low-ыг бүтэн биеэр эвдээд хаагдчих юм бол бас үргэлжлүүлээд short харах боломжтой. За эвдэж хаагдахгүй байсан ч гэсэн ер нь бол одоо short харъя гэж бодож байна. Тэгээ энэ чинээс маш хүчтэй ер нь бол уналт орж ирж байна гэж хараад байна. Тэгэхээр энэ чинээс нэг уналт яваад энэ нэг өсөлтийн хөдөлгөөн өөрөө ер нь бол одоо pullback хөдөлгөөн болоод үлдэх магадaltaй. За энэ чинээс дараагийн импульс хөдөлгөөн ер нь бол орж ирэх магадaltaй гэж хараад байна. Тэгээд энэ доор бас ингээд зөндөө gap энтер бас үлдээсэн байгаад болохоор тэр лүгээ тэмүүлэх юм болов гэд бодолтой байгаа. Тэгээд
Ер нь бол нэг тийм иймэрхүү зүйл хардаг. Тэгээ нэг хөдөлгөөн бариад авчих юм бол тэрийг дагуулад 2 3 энтри нээчдэг. За тэгээ тэр нь явчих юм бол бас дайчууд явахгүй байх юм бол нэг 2 стоплос цохиулаад ер нь бол өөр нэг арилжаа нэтгүү. За өдөрт макстаа л би нэр 3 энтри нээдэг. За тэгээ өнөөдрийнхөө ер нь бол ингээ энтри нээчээд байж байна. Окей. Аз дээр бас арилжих дуртай. Ер нь бол аль болох Аз дээр арилжих сонирхолтой байгаад байгаа. Өглөө гэсэн үг шүү дээ. Тийм өглөө Аз-сешн дээр. Тэгээд нэг тиймэрхүү арга барилын хувьд ер нь бол иймэрхүү. Тэгээд нэг тогтсон одоо юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. Тэгээд янз бүрийн юм ингээ холцсон. Тэгээд энэ дээр нэг нэр өгөөл тим арга барил гэх юм бол яг хөө тэгэл нэрлэхэл байх л та. Тэгээ хүмүүсийн толгой өргөчин. Тэгээ саяны миний ярьсан юмуд бол бүгдээрээ одоо үзэж байгаа хүмүүсийн мэддэг зүйл байгаа л гэж бодож байна. Тэгээд энэ дээр нэмээд юу хэлэхэд одоо арга барилыг бол арга барил одоо техник дүн шинжилгээ шүү дээ. Техник дүн шинжилгээг за би нэг арилжааны одоо хэдэн хувь чих юм дээ. За нэг 50% 50% арай хүрэхгүй ч юм уу ба тиймэрхүү гэж боддог. Тэгээд үлдсэн нь болохоор ер нь бол риск менежмент болон сэтгэл зүй. Хувь хүний асуудлууд. Тийм хүний риск менежмент дээр. Тэгээд би бол стоп лосс энэ төр тавьдаггүй биш. Дандаа стоп лосс тавьж арилжаа хийдэг. Тэгээд том данстай болсон тохиолдолд одоо юу гэдэг нь том дансандаа ч нэг чухал биш л дээ. Одоо дансны 1% ажигсдад яг 1% ажигсдад л арилжаанд ордог бол заавал стоп лосс тавихгүй арилжаа хийгээд бас болно. Тэгээд нэг тэгэхээр хүмүүс стоп лоссгүй арилжаа хийн гэхээр одоо про трейдерүүд ч юм уу те одоо стоп лосс тавьдгүй ингээл арилжаа барьсаар гал дансаа шатаачдаг те. Тэр хүмүүс бас нэг харж байгаа биш. Данс нь угаасаа шатах боломжгүй л гэсэн үг байгаа байхгүй юу? Ер нь бол яа тэгэхээр чи арилжааны дансныхаа 1-ээс 2% эрсдэлд оруулах юм бол одоо алт 100000 пипс баг явж иж тэр данс ер нь шатах гээд байгаа шүү дээ те. Нэг тиймэрхүү жишээ ч юм уу. Тийм байдаг. Тэгээд тийм болохоор ер нь бол миний хувьд бол стоп лоссыг дандаа тавьж арилждаг. Тэгээд стоп лоссыг бол цохиулна. Тэгээд нэг гоё оролтуудыг барьж авах гэж бас 1-ээс 2 стоп лоссыг бол ер нь цохиулах тохиолдлууд байгаа. Том хөдөлгөөн барих гэдэг тийм. Тийм. 2 стоп лосс цохиод нэг нь одоо явдаг ч гэх юм уу. За тэрийг риск дөревартынхаа харьцаагаар одоо аваад тийм. Эцсийн дүндээ ашигтай гардаг гэд. Ер нь бол нэг тиймэрхүү л юутай арилжаа хийдэг. Ерөнхий 4 болон 1 цаг дээр цэгүүдэд тодорхойлоод тий. Тэгээд тэр хоорондоо рейнжийн дотор гэсэн үг. Тий. Ер нь бол нэг тэр 4 цагийнхаа рейнжийн дотор тэр 1 цагийнхаа хэрвээ рейнжийн дотор байх юм бол тэрэн дээр одоо типи 1 авдаг ч юм уу. Үргэлжлүүлээд 4 цагийнхаа хай хүртэл барьдаг ч юм уу нэг тиймэрхүү байдалтайгаар. За тэгээд дейлигийнхаа бас high low цэгүүдийн харандаа daily 4 цаг 1 цаг гэд эдгээр цагууд ер нь бол тулгуурлаад яг оролтоо нэгтэл 5 минут 1 минут дээр харж байгаад оролтуудаа нэгчдэг. Ерхий юу гэдэг нөгөө арилжааны цаг бол түрүүн Токио гэд хэлчихсэн тий. Токио дээр дуртай байгаа даа гэд. Тэрийг ер нь за юу гэдэг нөгөө нэг сессн дээр л арилжсан ч гэдэг юм уу. Эсвэл тиймэрхүү юм байдаг. За ер нь Токио дээр л арилжээ тий. Өглөө л арилжээ. Орой хийхгүй ч гэдэг юм. Тиймэрхүү юм бол байдаг. Бас байхгүй. Одоо юу гэдэг. За мэдээж баталгаатай арилжаа гэж хаач байхгүй. Тэгээд одоо илүү юу гэдэг нөхцөл олон бүрддэг ч юм уу те. Тэдгээр үеүүдэд ингээд гоё стап бүрдэх үед одоо сешн хамаарахгүйгээр оролтуудаа бол нээчдэг. Тэгэхдээ аль болох Нью-Йорк дээр энтри нээхгүй Аз дээр нээхийг илүүд үзээд байгаа. Одоо сүүлийн үед гэхдээ тийм болчиход байгаа шүү. Тэгээд тийм болохоор одоо өнөөдрийн хувьд гэх юм бол ингээд биний хувьд болцсон. Тийм болохоор би Нью-Йоркийг бол нэг харахгүй. Тэгээд
арилжааны одоо стап бүрдэхгүй ч юм уу би энтри магадгүй Аз дээр энтрийн нөхцөл бүрдээгүй тохиолдолд харж агаад одоо Нью-Йорк дээр энтри нээдэг ч юм уу те нэг тиймэрхүү ер нь бол нэг макста 3 арилжаанаа сэтгүүлэхгүй л гэж өөртөө бол ер нь бол тийм юм тавьдсан байдаг. Тэгээд тэр 3 арилжаагаа хэрвээ хийчих юм бол тухайн өдөртөө л аль болох ер нь бол болохыг бодчихдаг. Тэгээд яг тэгээд байгаа гэхээр бас нөгөө миний өөрийн амьдралын хэм маяг хэмнэлтэд хамаарат байгаа байхгүй. Одоо Нью-Йорк дээр жишээлбэл би энтри нээчих юм бол одоо өглөө магадгүй одоо ингээ шүнжин барьдаг ч юм уу харддаг те ойр өрөхгүй ч юм уу тиймэрхүү арилжаа хаачаад унтах гэдэг нөгөөх нь хасагтай байгаад байдаг. За тэгээ жоохон хасагтай хаачингууд ойр мөс өргөчдөг ч юм уу те оройтож унтна өглөөрт босч чадахгүй гэдэг ч юм уу. Тийм болохоор би угаасаа нөгөө нэг өдөр болго өглөөрт босох шаардлагатай байдаг болохоор өглөөрт босчдөг. Тэгээд одоо тархиталгаа илүү сэргээг байгаа дээр чартаа харж агаад одоо арилжаагаа нээгээд Аз дээр ер нь бол нээгээд нэг тиймэрхүү бас амьдралын хэм маяг хөвшилтэй бас жоох ингээд дуягдцсан гэсэн үг. Окей. За өөр одоо нөгөө арилцаатай холбоотой тийм юунууд байдаг. Одоо өөртөө нэг сайн ингээд те. За ер нь Нью-Йоркоор нэхгүй ч гэдэг юм. Тэрнтэй адилхан тийм хөвшүүлдэг одоо дадлууд дөрмүүд өөрчлөх таасан те. Тиймэрхүү юмнууд ер нь байдаг. Одоо чи нэг өдөрт нэг 3 нэхэд болсноо гэлдэг ч те. Мэдээж өмнө нь бол олон нээдэг байсан байх те. Тэгэнгүүт л за ер нь цөөхөн байсан зүгээр юм байна гэж бодоод өөрчлөлт хийгээд байгаа шүү дээ. Өөр төрөө сайжруулалт хийгээд байгаа те. Тэр өөр тиймэрхүү юмнууд ер нь байдаг уу? Чиний анзаарснаар одоо яг өдөр тутамдаа одоо арилжаан дээр дагаж мөрддөг гэх юм уу тий? Ер нь байгаа. Би тэр нэг хүмүүстээс нэг нэлээд хэлтэй маа тий зарим нь бас өмнө миний өмнөг үзчихсэн хүмүүсээ сонсч лээсэн баг та. Тэгээд тэр сонсоог хүмүүс байх юм бол нэг тэрийг ярьч. Би нэг мөнгөний мэдрэмж гэж нэрлэдэг байхгүй одоо нөө эрсдлийн риск менежмент гэдэгтэй money management гэдэг шиг те одоо мөнгөний мэдрэмж гэдэг зөв өөрөө хувьдаа тэгээд нэрлэлцээ. Тэр нь яг юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо за одоо ингээд энийг үзэж байгаа 100 хүнээс ч юм уу ер нь яах гэж арилжаа яаж байгаа гэхээр мөнгө олох гэж те санхүүгийн эрхчлэлөнд хүрэх гэж гэдэг тиймэрхүү хариултуудыг бол ингээд дийлэх хувь нь бол өгдөг. Хүн болгон л мөнгө олохын тулд их хэмжээний мөнгө олохын тулд энэ арилжаа гэдэг юм руу орж ирсэн байгаа да. Тэгээд зорилго нь юу юм гэдэг юмгут одоо сая долларын баланстай болох ч гэдэг ч юм уу те нэг юм айгүй тийм том зорилготой байдаг. Том зорилгыг тавьсан байдаг. Тэгэнгუთ тэрэнд хүрэхийн тулд мэдээж бас айгүй хугацаа шаардлагатай. Тэгээд тэр мөнгөний мэдрэмж гэж яг юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо хүн болгон яг ингээд өөр ер нь бол өөр левел одоо левел за тэгэл хэлчихэ. Одоо амьдралын ингээд боломж бололцоо ингээд юм нь бол хүн болгоных өөр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө одоо олдог мөнгөтэй хацуулаад хүн болгон өөрсдийнхөө олж байгаа одоо орлогоосоо ч юм уу ягаад ингээд мөнгөтэй харьцах мөнгийг мэдрэх мэдрэмж нь өөр байдаг. Тэгээ энд одоо нэг юу гэдэг А гэдэг нэг нөхөр $100 энд нэг Б гэдэг нөхөр $100-тай. За тэгвэл энэ А-гийн сарын орлого нь $10,000, Б-гийн сарын орлого нь $1,000 байхгүй юу? Тэгвэл энэ хоёр хүн $100-ыг ингээд өөрөөр мэдрээд эхэлж ер нь шууд өөрөөр мэдэрдэг. Тэгээд тэрнээсээ тулгуурлаад одоо сэтгэл зүйч нь тавлж эхэлдэг гэх юм уу те. За энэ А гэдэг нөхөр цаана ингээд $10,000 орлого нь баян ингээд сар болго орж ирээд идэх болохоор $100-аар сайхан арилжаа хийгээд одоо ашигтай ингээд гардаг ч юм уу те. Чатуу шатны эзэгдэг ч юм одоо тэр чинь ингээд сэтгэл зүй байгаа даа шүү дээ. Тэгсэн чинь нэг драфт даун насах нэг 40-50% үрж ийсэн аа 40-50% мөвтэй үрж ийсэн дээш яваад ашигтай гардаг ч юм уу. Тэгсэн чинь энэ хүнийг риск бариад одоо юу гэдэг юм $5 алднаа гэд орцсон за магадгүй стоп лосс руу орцсон байлаа гэсэн чинь энэ хасах $50 молор руу орох үед арилжаага алдагдaltaй хаачдаг те. Тэгээд энэ хоёр нөхөр чи яг нэг цэгээс арилжаанд яг адилхан одоо юу гэдэг сигнал дагаад ч юм уу хин нэг дагаад ингээ нэг цэгээс адилхан балансаар арилжаанд орчиж байгаа байхгүй. Тэгвэл тэр арилжаанаас нэг нь ашигтай гараад хахад нөгөө нь алдагдaltaй гараад идэг. Тэр нь тэр хүнийг одоо мөнгийг мэдрээд байгаа мэдрэмжтэй холбоотой байгаа да. Тэгэхээр бид нар одоо сэтгэл зүгээ мөн удирдах шаардлагатай. Сэтгэл зүгээд хэрхэн удирдах вэ гэх юм бол өөрсдийнхөө одоо мөнгөний мэдрэмжийг тодорхойлно гэсэн үг. Тэр нь би одоо өдөрт $100 олох гээд байгаа юм уу?
өдөрт $50 олох гээд байгаа юм уу те. Өдөрт $100 олох юм бол сард ингээд за өдөр болгон зөвхөн $100 оллоо гэж бодъё. За тэгээд нэг 20 хоног сард нэг 20 хоног арилжаа байдаг те. Тэгэх юм бол сарын $2000 олох гээд шүү дээ. $2000. Тэгвэл энэ $2000 чинь одоо миний амьдралд хэрэгцээтэй байна уу, хэрэгцээгүй байна уу? Одоо $2000 сард хийдэг хүн бол ингээд ер нь сайхан амьдрах боломжтой байхгүй Монголд. Дунджаас дэшээ ингээд амьдрах боломжтой. Гэтэл энэ ч болохоор $20,000 хийх гээд ингээд олохгоо зориод идэг те. Тэгэхээр одоо юу гэдэг $20,000 олохын тулд бид нар өдөрт $100 олох юм байна. Одоо энэ нөгөө нэг риск менежмент гэдэг юм бас яригдж байгаа шүү. $100 өдөрт олох юм байна. За тэгвэл $100 олохын тулд за би өдөрт одоо юу гэдэг за миний жишээгээр ярих юм бол нэг 2 арилжаа өдөрт нэ гэж бодъё те. Тэгвэл би нэг арилжаагаар $50 олох шаардлагатай болоод байна. За тэгвэл тэр $50 олохын тулд за хамгийн багаар бодъё зүгээр ингээд risk to reward нэг харьцах 2-тай арилжаал хий. Тэ хамгийн бага. За тэгвэл би $50 олохын тулд энэ ч $25 эрсдэлд оруулах шаардлагатай болоод байна шүү дээ. Тэгвэл би 100-аас $25-ын эрсдэлд оруулаад арилж байгаа нэ. Тэгвэл энэ тохиолдолд миний сэтгэл зүй хөдлөхгүй юу? Ер нь бол $25. За бүр ингээд олон арилжаа хийдэг, 4 арилжаа хийдэг хүн бол энэ 25 ахиа хуваагаад нэг арилжаан дээр $12-13 рисклээд арилжахад тэр хүний сэтгэл зүй ер нь бол нөх амир хөдлөхгүй. За тэгээд арилж байгаа зоригтой нэ. Тэрнээсээ арилжаандаа үнэнч байна гэсэн үг. Тэгэхгүй болохоор ингээд $20 рисклчээд энэ ч ингээд $500,000 олох гээд бүр ингээд TPMP-г ийм амир ингэж тавьдаг ч юм уу те. Бүр ингэж тавьчаад тэгээ ингэж ашигтай явж байгаа буцаад ингэдэг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд байгаад байгаа. Тэгэхээр эхлээд бид нэр одоо сард ер нь хитэн төгрөг надад ингээд хитэн төгрөгийн орлого энэ арилжаанаас олвол зүгээр эхний ээлжинд шүү. Надад хангалттай бэ гэдгээ ингээд орлого гаргаад ирчин. Тэрийг одоо арилжааныхаа сард ч юм уу за 7 хоногтой ч юм уу сардаа ч юм уу ингээд хуваагаад ингэх юм бол эрсдэх одоо боломжтой сэтгэл хөдлөл чинь нэг хөдлөхгүй алдсан ч гэсэн харамсахгүйгээр арилжаа хийх одоо тэр эрсдлийн систем чинь менежмент чинь ингээд аяндаа угаасаа гараад ирэх байхгүй. Тэгвэл нэг арилжаан дээр би $20 эрсдээ ингээд тэр нь тодорхой болчихно. За тэгээд нэг сар тууштай яваад би $2,000 хийж чадлаа гэж бодъё. Чадчихлаа тий. Тэгвэл зорилгыг энийг 4,000 болгох хэрэгтэй байгаа байхгүй. Ирэх сараас. Тэгвэл тий дараагийн сараас нь би одоо нэг системээ өөртөө үүсгэж хэдэн штэ тий. Тэгвэл биднээсээ одоо 4,000 олохын тулд энэ олох $100 чинь 200 болж өөрчлөгднө гэсэн үг. За тэгвэл бид нар яг өмнөх сар дээр явсан системийнхаа дагуу одоо нэг арилжаанд өмнө $25 рисклж исэн бол $50 рисклэн гэх мэтчлээ. Иймэрхүү зарчимтайгаар юм бол эн чинь ингээд нөгөө нэг квадратын зэрэг, хоёрын квадратын зэрэг гэдэг шиг те. Тооны квадрат гэдэг шиг эн чинь ингээд 4 одоо юу гэдэг 8 16 мянга те. Одоо энэ дараа чи юу вэ? 8К 16К 32К гэх мэтчлэн ингэж явж байгаад бид нэр алстаа нөгөө нэг ирээдүйд одоо юу гэдэг эдэн жилийн дараа ч гэх юм уу. За тэгээ магадгүй эдэн сар жилийн дараа ч юм уу тэгээд нөгөө нэг зориод байгаа юу гэдэг ихний ээлжинд $100,000-той. За тэгээд дараагийн ээлжинд $1,000 ч юм уу. Иймэрхүү ингээд юундаа бол хүрэх боломжтой байна. Тэгэхээр бид нар том зорилгот хүрэхин тулд бид нар эхлээд өөрсдөндөө чигт ингээд зөв системийг суулгаж өгөх хэрэгтэй. Тэр системийг суулгаж өгөхийн тулд бид нар өөрсдийнхөө одоо сэтгэл зүйг ямар үед хөдлөхийн хитэн төгрөгөн дээр ер нь миний сэтгэл зүй ажиллаад байгаа гэдэг тэрийг л тодорхойлчих хэрэгтэй байна. Тэгэхээр тэрийг та өөрсдөндөөс ингээд үзэж байгаа хүмүүс өөрсдөндөө хэрэгжүүлээд би одоо эхлээд $100 олохгоо зориод байгаа. Тэгвэл би тэрийг олохын тулд тэдний хэмжээний мөнгийг эрсдэлд оруулах ёстой байна гэдгээ л анханасаа одоо ингээд тооцоолоод орчихсон хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд мэдээж угаасаа бүх арилжаа ашигтай байхгүй далдаг уууд байна. Ингэж जैन тэгээд сарын одоо $2,000 зорьсон байлаа гэхэд эн чинь зарим тохиолдолд энээсээ ч илүү хийх боломжтой, зарим тохиолдолд энээсээ хасах байхч боломжтой. Гэхдээ зөв системтэйгээр арилжаа хийсэн тохиолдолд одоо юу гэдэг байгаа одоо тэр $500 $1,000 чинь нэх хайхтар хасах руугаа
ороод байхгүй. Ер нь бол нэг ороод байдаггүй. Барайл тиймэрхүү зарчимтай явцдаг тий. Тийм байна да. Тэгээд энэ миний нөгөө нэг амьдралтаас нэг зөвхөн хувьдаа хэрэгжүүлж исэн тийм юм байгаа даа. Тэгээд сая жишээ авсан юмнууд бол би бас яг анх ер нь сард ихний ээлжинд $2000 олох гээд үзье гэж өөртөө зорилго тавиад тэгээ арилжаа хийжсэн. Тэгээд тэр таргеттаа хүрээд тэрийг ингээд багаар ер нь бол нэмээд ингээд явдаг байгаа. Тэгээ одоо тэгвэл бороо хэд дээр явж байна? Одоо баланс уу? Бишээ таргет чинь. Сард за би нэг тэдийг хийжүүл ер нь болчих юм байна да гэдэг. Тэ? Тийм юм байгаа юу? Хүмүүс байгаа яг байгаа. Тэгээд тэр бол яг бас нэг амар юу биш. Би одоо нэг юм бодоод байгаа. $1,000 сард хийх гээд ер нь бол нэг тийм юм бас бодоо. Тэрийгээ бүр контент болгоод лайв трейд дээр явах уу гэж бас бодоод тийм юм чил байгаад байна. Тэгээд тийм л байна да. За окей. За манай эдит гоё асуух асуулт байна. Мэдээний үеэр яадаг вэ? Мэдээний үеэр ер нь бол нэг арилждаг. Гэхдээ яг данс нээж байгаа барна. Жижиг данс цэнгэлж байгаа тэрвэрээ хамгаалж байгаа чиглэлийнхаа дагуу энтри бол нээн. Аль болох нэг мэдэн дээр бол нэг арилждаг. Ялангуяа үндсэн дансаараа буюу одоо яг үндсэн өөрөөр арилждаг дансаар мэдэн дээр бол оролт хийдэг. За өөр манайхнаас гоё асуух асуулт байна. За баахан хүн биччихлээ. За хоёулаа дүүл юуны попкорны талаар жоох ярьж тий хүмүүс асуултаа асууж байна. За танах хэдүүлээ вүлээ. Одоо ер нь хэдэн мембертэй байна тий. Тэгээ хэр идэвхтэй ярилцгааж байна. 2000 орчим мембертэй байгаад байгаа. Тэгээд яг сүүлийн үед жоох итгэх юмнууд бол муудцсан. Тэгээд дээрэс нь би өөрөө бас Discord-то жоохон итгэхгүй болцсон. Тэгээд нэг өмнө нь л яг бүр ингээд тогтмол лайв трейд юмнууд явдаг гэсэн сүүлийн үед жоохон лайв трейд дээр бол нэг хийхгүй байгаа да. Тэгээд хувьдаа тэгээд жоохон бас нэг хувь хүн талаасаа нэг жоохон бясалгах юмнууд бас байгаад байна. Тэгээд өглөө нөгөө түрүү өглөө арилжиж ер нь бол илүү нээж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгээд өглөө бас аяа маяа өмнө хийж байгаа. Айгу өглөө болохоор нөгөө цөөхөн орж ирдэг бүгд л ажил сургууль хичээл гэж явдаг баг. Орой болохоор би өөрөө нэг энтри нэхгүй байгаад болохоор лайв юмнууд бол тасарсан байгаа да. Тэгээ манайхан бол яг тэгэл яг тогтмол арилж яадаг хүмүүс нь бол мэдээж Discord дотроо хоорондоо чатлал юмнуудаа солилцоол орох уу гарах уу яах вэ тэгээ яриад ер нь бол тэгээд бол яг арилж яа гэж явцдаг байгаа да. Тэгээ манайх үндсэн одоо 3 трейдер байна. За Замасуу таад битгэх Замасуу байгаа. Замасуу өөрөө бас нэг Discord нэгээд өөрөө тусдаа Discord нэгээд тэг ингээд яасан ба. Тэгээд уусаал одоо тэгэл бүх трейдерүүд л тийм болж байна дөө. Тэг яг бүгдээрээ одоо ингээд нэг амар хооронд өрсөлдөд идэг юм байхгүй шүү дээ. Манай бас трейдерч гайгүй. Тэг нэгнийхээ манд туслан хамтдаа ингээд арилж байгаа юм. Тэгээд тийм л байгаа да. Тэгээд арилжаа хийдэг сонирхдаг хүмүүс ихэнх нь бараг бүх Discord дотор ингээл орцсон байдаг юм шиг санагдаж байна. Ийш тийшээ ингээл орол тий. Одоо үзэж байгаа хүмүүсээс ингээл манай дотор байдаг миний мэддэг хүмүүс ингээл бас мэрсэрдөө байж лээ. Тэгээ угаасаа тэгэл нэг амар юутай ч өрсөлдөхтэй хоорондоо алцаадах ямар шиг байхгүй шүү дээ уулна л тий. Тий. Уг нь ингээл нэг зорилготой нэг зүйлийн төлөө явж байгаа хүмүүс чинь бол ингээл хандаа сайхан хамтдаа л явчихвал зүгээр. Яг заримдаа бас байд юм бүр яг өрсөлдөд идэв шүү. Тийм хүмүүс байна. Өрсөлдчихлээ гэдэг. Тэгээд ганцаараа өрсөлдөөл ганцаараа л ялах байлгүй. Зарим нь арай хитрхи юмнууд хийж байгаа хүмүүс бас байж лээ.
Замаас ч өөрийнхөө зургийг бол Мэдээний арилжааны данс ер нь тустай гэс тийм мэдэн дээр арилждаг данс тустай. Нөгөө нэг леврэж өндөртэй данс 1-3 мянга цанга. Тэгтээ яг мэдээний үеэр жоох леврэж нь багасчдаг. Тэгээ тэр нь өөрөө нөгөө нэг тэр яагаад тэгж байгаа гэхээр мэдэн дээр огцом савлгаа үүсээд дээшээ доошоо ханшийн одоо эсрэг зүг рүү явах ч юм уу тиймэрхүү тохиолдлууд данс чинь тэр баланс дээр ороод стоп лоссон тал тэр баланс нь л гэсэн үг л дээ. Тэгж тэргээрээ тэгж ордог дутаа данс байгаа. Зэ. Окей. Ер нь арга барил нь бол айгу ингийн л тий. Ерхий. Айгу сайн л ялгачлаа. Тий. Өөр чи хэрэг болсон арилжаатай холбоотой ном байдаг үл гэж. Ном уншиж байгаагүй. Тэг бороо ер нь яаж юу ажилласан бэ? Анх одоо нөгөө энэ салбар руу хөл тавьсан яаж хөл тавив те? Хүн болгонтой адил шүү дээ. Одоо мөнгөчин трейдер те. Одоо их багш юм уу та. Тэгэл нөгөө 2019 онд арилжаа ярьж гарч ирээл сургалт хийгээл тэ сургалт онлайн сургалт зараал тэгэл яг тэр үед л бусад хүмүүстэйг адилхан шүү дээ. Тэр үед нь $300 ч байлаа. Тэргээр нь худалдаж аваад тэгээр нь л орж исэн. Тэгээ тэрнээс хойш бол ер нь бол нилээн бас ингээ явсан. Тэгээд дундуурнаас нэг хэсэг болоод буцаад орно гэх мэтчлэн ингээд нэг орж гарч явж хагаад сүүлийн одоо яг full time суугаад одоо сүүлийн 3 дахь жил рүүгээ бараг орж чинь да. Яг full time. Тэр хугацааны дараа ашигтай арилждаг болж эхэлсэн байл гэж байна. Анх одоо сурснаас хойш одоо нөгөө сурж байгаа хүн л асууж ах шиг байна. Ер нь яг гайгүй ингээд юугаа болоод одоо өөрийгөө болох юм байна гэж бодоод яг full time болж хийж исэн бүх юм болоод яг full time болж исэн. Тэгээ тэрнээс хойш бол яг ингээл амтрал яваал. Амар яг нэг тийм амар юу галгасан юм байхгүй тий. Гинт ингээл тэг огцом ингэсэн юм бол байхгүй. Тэгэл явцын дунд нөгөө түрүүний ярьжсэн нөгөө сар долох ашигын левел маань өөрөө дээшлээ явчихж байгаа шүү дээ. За тэгэл ерөөхдөө за болчлоо даа гэж бодож байгаа шүү дээ. За хамгийн том алдагдал нууц биш үү гинэ. За хамгийн том алдагдал за тэр зүгээр би нөгөө нэг юу ярьчих заяа. Өөртөө тохиолж исэн зүгээр нэг юм аа. Тэр чинь нэг 20 онд юм уу та. 20 оны дундуур ч юм уу. Жарилж сураад нэг удаагүй жил мэл болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь бол нэлээд гайгүй ашиг хийгээд тэгээд тэр үедээ бас гайгүй шинэ өөрийнхөө ер нь бол авахынсан гэж мөрөөддөг байсан машиныхаа мөнгийг тухайд хийж исэн. Олж исэн. Арилжаагаар. Тэгээд шууд талт хийгээд мөнгөө аваад дансандаа аваад тэгээд би машин авъя одоо энэ тэр сонирхоод байгаа машин авъя гэдэг чод яг авсан бохгүй. Авахд бол авсан. Тэгээд үдиж хараад таалагдаад окей тэгээд авъя гэд төлбөр мөнгөө төлдөг дээрээ болоод байжсэн чи манайх юугаар банк усаар болон банкаар ингээд зээл гаргана штэ. Зээлээр бас авч болно шүү гэх тэгдэ. Тэр нь жоо хадын бодол орж ирээд тэгээд тухайд би за одоо би ер нь болцсон гэж л өөрийгөө бодож байгаа байхгүй. Болчтой гэл. Тэгээд машиныхаа нэг 20%, 30%-ийг урьдчилгааг нь төлөөд тэгээд үлдсэн мөнгөний банк усаар дээлээд авчих байхгүй. Тэгээд машин авцсан. Тэгээд тэр чинь авах гэж исэн мөнгнөөс нэг 70% нь үлдчихэж байгаа гэсэн үг шүү дээ. За тэргээрээ буцаад депозит хийгээд тэгээд дахиад арилжиж эхэлсэн. За тэгээд тэгж арилжахдаа за би одоо гайгүй мөнгө хийцээ одоо энэгээр ерөөсөө л болчих юм байна окей гэж бодоод арилжаа хийгээд тэгээд явсаар байгаад би тэр буцаад оруулсан мөнгө бүгдийг нь алдсан бохгүй. За тэгээд алдчихад хэсэг явж идэл нөгөө нэг буцаад депозит хийх мөнгө байхгүй
болоод дээрэс нь нөгөө нэг сар болгон өндөр үүттэй банк усын төлөлтийг ингээ хийгээд гэх мэтчлэн ингэж заварч явсаар байгаа. Тэгээд сүүлд нь арга буюу буцаад нөгөө машина зараад одоо өөрөө төлөөд тэгээ цаана өртөөл. Тэгээ машингүй болоод тэгээд цаана дахиад жоох хэмжээний бага хэмжээний өртөөд үлдчихсэн. Тэгээд нөгөө машина авчаад эргүүлээд зархаар ч мэдээж үнэн тодорхой хэмжээнд уунна шүү дээ. Тодорхой хэмжээнд буурна. Тийм банк бусанд нөгөө төлөлт хийгээ явж исэн хугацааны юм чинь зүгээр ингээд хүү мөнөөс нь л хасагдаа явж байгаа байхгүй. Нэг айхтар том үнийн авсан хэмжээнээс нь биш. Тэгээ ер нь нэг тийм болж исэн. Тэгээд нэг амар тэдийг олж исэн гэд хоо хэлээд яах вэ? Гэтэ тэр бол миний хувьд одоо нэлээд том алдагдал байсан. Уг нь санаа бол ингээд те нөгөө кэш авалтайгээд эргэлзүүлээ те. Эргэлзүүлээд ингээд жоохон аваа явжий. Тэгээд одоо бодоход тэр бол зүгээр нэг beginner luck гэдэг юм байгаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр хүн ингээд нөгөө нэг анх арилжаа сураад ингээд демо арилж жагаад ашигтай байж байгаа. Тэгээд лайв дансаар арилжаа хийгээд эхэлдэг. Тэгж жаад ингээд баг дансыг аягуусаа өсгөждөг тохиолдлууд байгаа да. Тэгэнгუთ тэр beginner luck гэдэг нь одоо нэгсэндээ азарлт гэсэн үг болоод байгаа. Тэгэхээр хүн нөгөө нэг бүр тилтэнд ортол алдаж үзээг болохоор тэр алдах мэдрэмжийг мэдэхгүй болохоор оролтууд ингээд зөрөгтэй. Лот нь ингээд том өсөөд даблдаад яваад тэгээд ингээд богино хугацаанд их хэмжээний бол ашиг хийчдэг. За энэ ингээд хүн болгонд л ер нь бол тохиолдно. Тэгээд тэр мөнгө алдчихаар буцаад тэр левелдээ очих гэж ер нь бол амар хэцүү байдалд орчдөг байхгүй. Тэгэл нөгөө нэг сэтгэл зүй байгаа л оролтоо хийх гэсэн чинь чадахгүй те. Тэгээ шууд ингээд лот багсдаг ч юм уу. Ингээд нэг тийм юмд орчдөг. Тэгээд тэрийгээ даваад буцаад тэр левелдээ өрөөд ингээд ихээр ер нь бол хаштаг гайгүй. Болоод л ирэндээ ер нь яанда тэгээд нөгөө нэг риск менежментийг би амар сэтгэл дуртай ярих дуртай. Яг тэгэхээр ингээд дэж риск байхгүй бол энэ 1000 юм байгаад 1000 арга барил сураад ашигтай ажиллаж чадахгүй байхгүй. Тэр эрсдлээ сайн бариад тэгээд ингээд нөгөө хүмүүсийн хичээлд үзэхээр ч юм уу ингээд янз бүрийн хүмүүстэй ингээ яхаар риск менежмент гэж ярьдаг те. Бүр айл тэр 18 9 онд л ингээл хүмүүс риск менежмент гэж ярьдаг. Дансныхаа нэг үедээс ингээл ярьдаг те. Тэгэнгუთ тэрийг ингээд ер нь бол ингээд тасцсан байсан байгаа да миний хувьд. Тэгээд дараагийн ингээ юмнуудын бүгдийг сурцсан. Янз бүрийн арга барил ингээл юм үздэг. Янз бүрийн арга барил, техник шинжилгээгээ сайжруулах гэж яваад байдаг. Тэгээд риск менежменттэй буцаад риск менежмент ер нь бол хайцсан байгаа байхгүй. Ямар ч тийм риск менежментгүйгээр арилж яадаг. Тэгээд явж байгаад буцаад би нөгөө нэг ер нь ингээд анхнаас нь одоо дахиад бүх юмнуудаа үзьегээд тэгээд буцаад яасан чи хамгийн анхны хичээл нь риск менежмент байгаа байхгүй. Тэгээд тэрийг үзсэн чинь ер нь бол ойлгочихж байгаа. Тэгээд хүмүүсийн арга барил янз бүрийн мөнгө үзэхээр дандаа л миний мэддэг юмнууд байгаа да. Би тэгээд хүмүүст бас яг тийм байдаг байх гэж бодоод таад ингээд өөрсдөө битгий голоорой арга барил ингээд хайгаал байдаг ингээд лэдэг. Гэхдээ аль ингээд болцсон байдаг тохиолдлууд ингээд байгаа шүү. Тэгээд ер нь бол арга барил техник юм шинжилгээч бол ингээд ер нь л болцсон байгаа да. Ингээд хүн болгон л нэг юм зураад ингээд явуулаад тэрнийхээ дагуу гол нь тэрнийхээ дагуу арилжиж чадчихна уу чадахгүй байна уу гэдэг нь л чухал байгаа шүү дээ. Тэр техник дүн шинжилгээнд дээр амар тийм мэдээж ач холбогдолтой гэхдээ хэтэрхий их ач холбогдол битээ өөрөө. Тэгээд зүгээр л тэр риск менежмент ч юм уу одоо юу гэдэг өөрийнхөө тэр арилжаад байгаа тэр зүйлээ сэтгэл зүйгээ ч юм уу тэр жижигхэн зүйлийг л жоох өөрчлөлтүүд хийчихэд тэгээд айгуу гоё болчих боломжтой шүү. Тэгээд сураад удааг байгаа хүмүүс бол мэдээж арга барил суралцах шаардлагатай. Тэгээд одоо ингээд арилжаа гэдэг хэдэн жил болж байгаа гэхээр 2 3 жил болж байгаа. Тэгээд ашигтай арилж чадахгүй гэдэг хүмүүс байгаа да. Тэгвэл тэр 3 жил болцсон хүмүүс
янз бүрийн арга барилыг эзэмшсэн сурцсан л байдаг аахгүй. Мгм. Өөр одоо нэг амар тийм нууц амар тийм шин арга барил юм уу гэсэн юм уу байхгүй байгаа. Мгм. Тэгээ нөгөө нэг арга барилыг нэрлэлчээр л түрүүн хэлсэнтэй арга барилыг янз бүрийн нэр өгчөөр л Өөр юм хүний шиг тий. толгойг эргүүлээ өөр юм Мгм. шиг мэдрэмж өгöd мэддэг зүйл чинь л байдаг шүү л гэж хэлээ да. Мгм. Окей. За энд нэг юм асуулт байна. Яг би арай жоо өөрчилчихье. Одоо нөгөө анх сурж байгаа хүмүүс жишээлбэл ингээл демо дээр арилжаал тий. Демо дээр нэг 2 жил арилжаал рил руу орно тэргээл тэгдэг байхгүй. Тэрэн дээр юу юу гэж боддөг вэ? Надаа би болохоор юу гэж боддөг хөр демо дээр бол би арилжиж үзээд надаа ямар ч мэдрэмж авахгүйсэн байхгүй. Тэгэхээр би ерөөсөө демо арилжаагүй. Дан лайв дээр арилжсан. Лайв болгоноос л юу байсан гэсэн үг. Надаа нөгөө алдчихж байгаа шүү дээ. Алдах мэдрэмжээсээ дандаа суралцаа л яваадсан гэсэн үг. Миний хувьд. Тэрэн дээр юу юу гэж боддөг вэ? Би бас адилхан бодолтой. Ягаад тэгэхээр хүн мэдээж алдчихж олж иж тэр мэдрэмжийн демодор бол яг нөгөө нэг тиймэрхүү сэтгэл зүйн янз бүрийн мэдрэмж байдгүй. Демог яг юунд хэрэгтэй вэ гэхээр бид нар одоо энэ сураад байгаа техникийн шинжилгээ тэр арга барил гэж нэрлэдэг байгаа ямиг туршиж үзэхийн тулд демо хэрэгтэй болоод байгаа байхгүй. Трейдинг дээр эсвэл бэктест хийх ч юм уу тийм байгаа да. Тэгээд яг тэр техник анализ техник дүн шинжилгээнд дээр чинь тэр сэтгэл зүйчин риск менежмент чинь л ороод ирэхлээр эдгээр чинь ингээ хоорондоо нэг одоо арилжааны нэг төвл болоод байна шүү дээ нэг тийм багц те. Тэгэл энэчнээс айл нэг нь болохгүй байгаа тохиолдолд арилж аваасаа болохгүй. Тэгэхээр бүгдийн их бага хэмжээгээр ингээд хэмжээнд хослуулсан явж явах хэвээр. Тэгээ би бас тэр демо дээр яг хөө демо дээр одоо туршиж үзэх арга барилаа туршиж үзэж जैन. За тэгээ анхлан сурж байгаа хүмүүс бол lot size stop loss яаж тавих яах маах гэдэг тэднүүсгээл яана гэхээс яг live trade хийж ижил ер нь бол юм сурна да. Яг сэтгэл зүгээ барьж сурна, өдөртөж сурна, тэ мэдэрч сурна. Зүг. Би бас адилхан л бодолтой тийм. Демо дээр хайрын цаг гэж бодоод байдаг байхгүй юу? Ер нь бол ямар ч мэдрэмж авахгүй явж байгаа л тэгэл нөгөө демогоос гинт рил рүү за болчлоо. Демо дээр угаасаа баг нэг арилжаа нэг болгон л ашигтай байдаг шүү дээ. Тэгж санагддаг. Тэгэнгүүтэл тэгээ яг рил рүү оронгууд бүх юм оронгоор ирчихдэг те. Тэгэхээр нөгөө нэг демо дээр арилжаалж байгаа л гинт лайв руу орвол болчихно гэдэг тийм ойлголт бол би бол байхгүй л гэж боддог. Тэгэхээр нөгөө хүмүүс ч гэсэн демо дээр байж байгаад бэлэн болчлоо гэж рил дээр ороод хамаг мөнгө алддаг те. Тийм алдааг бол ерөөсөө гаргаж болохгүй хаа гэж бодож байна. Сэтгэл зүйн бодлууд л байдаг дөө ихэнхдээ ер нь бол. За өдөрт хэр хугацаа зарцуулдаг вэ гэнэ? За. Оборот хугацаа зарцуул. Нэх их хугацаа зарцуулахгүй тэгээ ерөнхий ингээд болж байгаа юм төлөвлөгөө юмнуудаа хараад одоо оролтойгоо цэгүүдийг энэ хавцаанаас олно гэдэг ер нь бол хүлээгээд одоо жишээлбэл юу гэдэг за candlestick-ээр ярих юм бол өмнөх candle-ийнхаа хаяг аваад унах уу, лowыг аваад унах уу те. Алтан дээр бол ер нь liquidity гэдэг ойлголт илүү их байдаг. Тэгэхээр тэр liquidity ер нь хамагдчих нь хамагдахгүй байна уу гэдгийг л ер нь бол ихэнх тохиолдолд хүлээн. Тэгээ яг хөө нэх амар зулаад дах цаг цаашаа юм те. Ерөнхий тийм хөдөлгөөнүүдэд хүлээгээл суун. Тэгээд тэрийг авлаа. Одоо юу гэдэг бидтэй хандлаа буцаад дэшээ өслөө structure эвдэрлээ буцаад correction орж ирлээ. Тэр correction дууслаа арилжаанд орлоо гэдэг ч юм уу. Тэгээ нэг айхтар тийм юм одоо ингээд өмнө нь бол яг ингээд зурдаг байсан л та килээ спорт зон паттерн янз бүр юм айгүй зурдаг байсан. Одоо л нэг зурхаа болцсон. Тэгээ нэг юм high low цэгүүдтэй харна. Тэгээд candlestick-үүдээ ер нь бол төлхөө хараад явчихна. Structure одоо зэлхэ бүтцээ илүү хараад явчихдаг л гэсэн үг байна. Бороо ер нь бас тэгэл арилжаачнаар ер нь адилхан мэдхтэй. Тэгэл бүгд нэг баахан арга барил туршиж явж байгаа л одоо би бас ингээ анзаархнаа ер нь хамгийн ихний нөгөө суур хичээл авдаг шүү дээ. Бараг нөгөө спорт resistance. Тэгэл болон шүү дээ. Тэр чинь бараг хамгийн ихэнд үздэг юм шүү дээ. Риск менежмент те, мөнгөний менежмент. Тийшээ л ер нь буугаадах шиг байгаа. Миний анзаарснаар ихэнх одоо трейдерүүдийг харахаар те. Тэрэн дээр тэгэл нөгөө liquidity одоо алт ярилждаг хүмүүс бол заавал liquidity
харж явах хэрэгтэй. За пермер дээр бол яг уламжлалт түн шинжилгээ юм уу масс спорт систем центрээ хараад яваад байх бас боломжтой тий. Тэгээд угаасаа нөгөө нэг ингээ удаан хараа сурцсан болохоор нэг хайхтар зураад авахгүй. Угаасаа ингээл харлаа энд нэг юм юу гэдэг зүгээр хэрвээ зурх юм бол шүү те энд нэг юм лайн байна те. Энийг ингээд хардаг ч юм уу ингээд нүдэнд угаасаа ингээд ойлгомжтой тогтчихдаг. За энийг юу ч зураагүй байсан ч гэсэн энд ингээд юу гэдэг энийг дэшээ хаяр хийж байгаа юм байна. Бүтэц солигдож байгаа юм байна гэдэг тийм юм аа ингээд нүдэрээ харчин. Энэ зураас лайнуудыг яг гэж татаад байна гэхээр энийг candlestick нь өөрөө сэтэлж хаагдах нь хаагдахгүй байна уу гэдэг талаас нь харах гэж тэр нь бол татан. Тэрнээс биш бол ингээд яг хуу зүгээр ингээд техник тохиолдолд ерөнхий ханшийн хөдөлгөөний таамаглалыг бол нүдэрээ хараад нүдэн баримжаагаар одоо хараад хийчдэг гэсэн үг. Паттерн харддаг. Паттерн яг паттерн яг харах үедээ ингээл арилжаан дээр одоо юу гэдэг паттерн үүсэл эхлүүл одоо нэмэлт баталгаа болгож л харна. Тэрнээс яг паттерн дээр тулгуурсан арилжаа юм бол хийхгүй. За. Окей, ойлгомжтой. Би бол ерхий нэлээд сайн ойлгочлаа. За манайханд өөр асуулт байна уу? Тэгээд хэдүүл асуулт байхгүй бол ерхий бас дуусгах чиглэл рүү явуулаа. За нэг 2 хүн юм бичиж явах шиг байна. FIBA ашигладаг л гэж байна. Тэглэнэ. Тэгээд ер нь харах үедээ юмудаа харна шүү дээ. Тэгээд огт нөгөө нэг тийм хардггүйгээ тийхгүй одоо жишээлбэл юу гэдэг шаардлагатай тохиолдолд юм. Одоо жишээлбэл юу гэдэг энэ ханш ингээд энэ чинээс ингээд доош унаад ороод ирлээ гэвэл энэ дэр FIBA харах байхгүй юу? Ингээд тэгээд одоо энэ юу гэдэг 61.805 гэдэг түвшингүүд дээр ямар реакц үзүүлж ийн гэдэг юмыг харна. Тэгэл төлөвүүдийг бол ингээд хойд нь харчаад ягаа явцдаг. Тэрнээс ингээд чартан дээр бол ингээд дэлтэ байнзын бах юм байлгах жоохон дургу. Хараад левелүүдэд тэмдэглэчээд тэгээ миний тэмдэглэдэг левелүүд нэг юм шулуун зураас эсвэл тэгээ нөгөө нэг ийм саргай зураас тэ ийм хөө ингээд зураас юмнууд ба. Хол левелүүдийг бол ингээд тасархаагаар тэмдэглэждэг. Тэгээ тэгвэл одоо ханш энд явж байгаад ингээ энд ирэхэд яах нь гэдгийг хардаг ч юм уу. Тэгээ жижиг цагийн хөдөлгөөнүүдийг бол ингээд зүгээр энэгээр ингээл биш ээ. Энэгээр ингээл явчихдаг гэсэн. За энд уг нь өмнө хэлжсэн л юм асууж шүү. Анда Пеперстайн хоёрын ялгааг юу гэж боддог. Нөгөө юу н одоо брокеруудын ханш байдаг шүү дээ. Брокер бол анч тустай хэлбэтэй болохоор ханш нэрээ өөр хөдөлдөг шүү дээ. Тэгэл тэрийг л суудаг шүү. Жохон нэг одоо нөгөө тий ерөнхий хэлбэр нь адилхан ч гэсэн нэг чүчүүд өөр үү шүү дээ. Тэрийг л суугаад. Тий, яг вэ тэгэл ерөнхий нөгөө нэг ханшийнхаа чиглэлийг таамаглаад тэрнийхээ дагуу арилжаа яддаг болохоор нэг хайхтар ач холбогдол өгдөг шүү дээ. Тэгээд ашиглаж байгаа брокерийн чарт ямар байна тэрнтэйгээ адилхан дээр нь хараал явцдаг. Яг энэ дээр ялгаа нь гэх юм бол угаасаа юу л байгаа. Candle-ийн зүрх бол яг тэр тухайн брокерууд ч ханшных акцаагаа тохируулж байгаа, биржийн цагийг тохируулж байгаа. Цаана ханш нийлүүлж байгаа байгууллагууд нь өөр. Тэгэхээр нөгөө брокеруудын ханш чүчүүд өөр байгаа нь ер нь бол тийм л учиртай. Ардаа тэгж ажилладаг гэсэн. За өөр асуулт байна уу guys? Агайг болчих шиг боллоо тий. За окей бро ойлголоо баярлалаа. Тэгээд өрлөг хүлээж аваад гоё. Өөрөө туршлагаас хаваалцсанд баярлалаа. Дараа нь бас хамт гоё контент өндрөм хийж болох тий. Маш ойлгомжтой байлаа. Баярлалаа л гэж. Би нэг зарын чанартай юм болчих бай. Зарын ч байна. Тэг бро. Одоо нэг зааж энэ дээр харагдах нь. Энд нэг юм маань Pipcorn-оос сая энэ 7 хоногоос явж эхэлж байгаа. Тэгээд энэ болохоор нөгөө нэг зах зээлийн эдийн засгийн мэдээ, геополитикийн мэдээ юмнууд ингээд явагддаг байхгүй. Одоо жишээлбэл ингээ хоросмын хоолой, ангижайн гэсэн гэдэг юмнууд байгаад байгаа. Ингээд энийг
та хэд бас ингээд бүгд дүн төлбөргүй юу авах боломжтой шүү. За тэгээд мэйлээ бүртгүүлэх шаардлагатай. Тэгээд тэр мэйл бүртгүүлдэг юм нь одоо хийгдэж дуусчаар Монголд хэлж чаад тавиулаа та хэд бас дээрээ авах боломжтой шүү. Тэр нэг юм веб руу ороод мэйлээ бүртгүүлчих юм. Тэгэл тэр мэйл рүү чинь 7 хоног болгоо мэдээлэлтэй тохиомл. Зээл эдийн засгийн мэдээллүүд яг монгол тайлбартаагаар хүрээд явна шүү. За тэгээд сая 7 хоногоос дөнгөж яваад эхэлчихэ. Тэгээд энэ дээр жоох ингээд ороод ийцэн чинь загвар магар жоох эвдэрчжээ. Тэрс яг хувь өндрөө очихороо илүү гоё ойлгомжтой очино. За окей, баярлалаа бро. Тэгээд дараас нэг яайт те. Би бас нэг контентууд хийж байгаа. Энэ дээр бас гоё өрнө. Бэлтэл. За тэгээд бүгдэнд нь амжилт. За баярлалаа бро. За бичлэг нь ерөөхдөө YouTube руу орох шээ. За бро. Хүмүүст бас үзээгүй хүмүүс байгаа. Тэгээд үзэх байх шүү. За тэгвэл